Гэтэл франкаас илүүтэйгээр уг нь энэ бичлэг аяг хэрэгтэй байхгүй юу? Хэрэгцээг үзвэл асар их мөнгө үрдэг. Харин тэмцэлтэй харилцааг хэр их орч чадж байна. Танаа гэр бүл нийтлэг сард юу хэрэгцээтэй байгаа юм бэ гэдгийг хүмүүс ойлгож байна. Тэрийг санхүүгийн боловсрол гэж ярихаар айгүй хүнд юм шиг санагдана. Зүгээр яг өдөр тутмынхаа амьдрал дээр өөрийнхөө халаасанд орж ирж байгаа мөнгөө хэрхэн зөв зохистой зарцуулах вэ гэдэг ийм амьдралын ухааныг л залуучууд бид суулгацсан байх ёстой. Нэг үгээр хэлэх юм бол чи гинт өвдөхөд гинтийн зардал гарахад чамд бэлэн мөнгө байх уу? Аль эсвэл чи олсон бүх мөнгөө аль эсвэл өнөөдөр авсан тэтгэлгийнхаа мөнгө, өнөөдөр авсан цалингийнхаа мөнгийг шууд үрдсэн байх уу гэдгээ шийдэх ийм зөв сонголтыг хийх ухаан юм а гэж. Энэ нь амьдрах ухааны бас нэгэн элемент болж эхэлдэг. Одоо чинь юу гэх хүмүүс ингээ яг хоёр хоолны зураг тавьчаад энэний алийг нь идэхүү мэдхүүхээр хүмүүс амар дооронд бичиж байгаа байхгүй. Гэтэл энэ хоолноос алийг нь сонгох уу гэдэг ухаан монголчуудад хэрэгтэй байна. Чи 800 мянган төгрөгийн орлоготой хэрнээ 80 сая төгрөгийн сарын хэрэглээтэй хүнийг инстаграмаар хараад дагаад имэргүй. Тэгээд тэрэн дээр ингээд өөрийгөө зовоогоод эсвэл ингэж амьдрмаар байна. Эсвэл тийм хүний авдаг юмыг дагж авах ямар ч хэрэггүй байхгүй. Юу л чиний цалин чи одоохондоо 800. Гэтэл тэр хүн магадгүй өнөөдрийг хүртэл магадгүй өөрөөс чинь 10 жил илүү амьдарч 10 жил илүү хичээснийхээ үед сарын үнэлэмжээ 8 сая болгосон байхгүй. 8 сая төгрөгийн цалин авдаг хүний хэрэглээ өөр шүү дээ. Гэтэл 800 мянган төгрөгийн хүний авдаг хэрэглээ өөр л байх шүү. Энэ хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулахын тулд чи магадгүй дуршлагтай байх ёстой. Чи олон зүйлийг хийж үзэх ёстой. Энэ чинь өөрөө шударгасны зарчимыг нийцсэн. Гэтэл нөгөө захим ертөнц хэд их хөгжиж ирсэн чинь хүмүүс одоо баг ингэдэг болчихлоо та Instagram дээр идж байгаа хоолныхоо зургийг оруулаад энэ өстой гоё газар гэл тэр нь 50 мянга 80 мянган төгрөгийн үнэтэй тий. Тэгэл ороод тийш нь хоол идвэл хүмүүс баг хүн болох гэдэг юм шиг. Тийшээ орж үзээгүй бол чи хүн биш гэх том байд. Гэхдээ тэнд орохын тулд чи тийм юм худалдаа авалт хийхин тулд магадгүй өдөр болгон чи томсоос 3 удаа өглөө оройтой кофе авч уух чадамжтай болохын тулд хөдөлмөрлж чадж байгаа юу? Чиний олж байгаа орлого чинь тийм үү гэдэг чинь асуудал واخгүй. Хамгийн энгийн жишээ. Нийт тэр дараач нь хүмүүс энэ гутал өмсөж байгаа зүүжээр амар оролддог болсон. Тэгээд энэ сошиал ертөнцтэй бас холбоотой. Энэ ч айгүй гоё юм байна. Ялангуяа дийлэн хэмэгтэйчүүдэд байж. Энэ гоё. Гэхдээ үнэн жоох юм. Гэхдээ би аавна яагаад гэхээр тэр авцсан гэдэг бол. Бодитод тэр чи энийг авлаа гэд амьдрал чинь айгүй олон асуудал шийдэгдэхгүй байхгүй юу? Гэтэл энийг аваагүй оронд магадгүй чи хүүхдээ илүү боловсрол олгож чадчихвэл, магадгүй чи хүүхдээ эмнийхэн мөнгийг хадгалж чадчихвэл эн чинь өөрөө айгүй том ухаан. Хүмүүс тэгж чадахгүй тэгэл орхиод байгаад айгүй их харамсаж байгаа. Хүн болж төлөвшгийн хамгийн том давуу тал нь юу хэм хэмжээ, юу хязгаартай юм гэдгийг ялгаж эхэлж байгаа. Түүнтэй ижилхэн энэ төрөвчин чинь энэ халаасан чинь байгаа чиний хөдөлмөрийн капитал, чиний тэр хүмүүн капиталыг чинь үнэлээд өгж байгаа цалинг хэрхэн яаж зарцуулах вэ гэдэг чинь үр дүнтэй байх ёстой гэсэн. Нэгүрлэл чи хүүхдийнхаа памперсын зарцуулах мөнгөөр орой гараад хоол идэж болохгүй. Дахиад ингийн жишээгээр тайлбарлах юм бол чи сургалтын төлбөрөөрөө нэг өрөө найз нартайгаа шоудаж болохгүй л гэсэн үг. Энэ болгоныг ойлгочвол залуучууд бидэнд халаасандах мөнгөө яаж их хэмжээгээр олох уу гэхээсээ илүүтэйгээр халаасандах мөнгөө хэрэгтэй зүйл магадгүй ашигтай зүйл яаж зарцуулах вэ гэдэг нь хамгийн чухал хэсэг болно. Ер нь хэсэг бүлэг оюутнууд мэрсэр жилд ажиглагсдаг сургалтын төлбөрөө хүртсэн гэдэг үед. За бүр яг ийм оюутнуудтай тулгамдчих. Эсвэл юу гэм би цалингаа аваад хүртсэн. Монголчуудын цалин 2 хоног сонин. 2 хоног маргааш нисгаар мөнгөгүй болчихсон. Бүгдийг нь хүртсэн. Тийм хэмжээний бид нэр хадгаламжгүй, тийм хэмжээний санхүүгийн боловсролгүй байна. Ууг нь бол цалин гэдэг чинь одоо ажил олгогч ажилтнаа өгөхдөө энэ чиний сарын одоо хэрэглээг хангах ухаа гэдэг тодорхой хэмжээний зүйл өгч байгаа. Ийм ч учраас хөдөлмөрийн өслийн доод хэмжээг тогтоож өгч байгаа дөрөс. Гэтэл бид нэр 800 мянган төгрөг одоо миний хувьд 700 800 мянган төгрөгийн цалин авдаг хэрнээ шал ондоо зүйлийг бодож, шал ондоо зүйлийг мөрөөдөж, аль эсвэл долларын ханшийн энэ валютын ханшийн шал ондоо зөрүүтэй өөр их улс оронд амьдарч байгаа юм шиг байхыг мөрөөдөж, тэгж амьдарч, тэгж хэрэглэж явах юм бол чи яг одоо цагтаа амьдраад ирээдүйд ямар ч бэлтгэлгүй болчихно гэсэн. Чи ирээдүйд хүүхэдтэй болно, чи ирээдүйд аав болно, магадгүй чи ирээдүйд дахиад 2 3 4 хүүхэдтэй эцэг их болно. Дахиад чи ирээдүйд эрсдэлтэй нүр тулахад хинч биш магадгүй тэгээд бүр асуудалд орох, тэгээд бүр улаан гэрэл бий болох тийм хэмжээнд ирэх гээд байгаа. Тэр хадгаламж, тэгэхээр санхүүгийн боловсрол гэдэг бол нэг боловсрол гэж амар хүнд академик төвшөнд ойлгохоос илүүтэйгээр чи хэр амжилттай юмар байгаа, чи хэр ухаалаг баймаар байгаа, чи хэр үр дүнтэй амьдрмаар байгаа,
Чи тэр үздэг хардаг хүмүүс шиг мундаг байхыг хүсэж байгаа. Тэхийн тулд чи өнөөдрөөс эхэлж өөрийнхөө зарцуулж байгаа, өөрийнхөө олж байгаа зүйлээр хяналт тавих сурах. Хоёр төрлийн хадгаламж гэдгийн давуу талыг би нийт оюутан залуучууд нийт хүмүүст хэлэхэд эхнийх нь хугацаатай хадгаламж гэдгийг бид бүгдээр мэднэ. Хугацаатай хадгаламж гэдэг бол байнгын доктортой өсөө та хугацаатай хадгаламжинд мөнгө хадгалснараа та банкнд мөнгө өгснөрөө буцаага хүү авч байгаа юм ойлголт. Энэ ойлголт бол та гинтийн эрсдлийн сангийн хадгаламжтай хольж болохгүй гэсэн үг. Гинтийн эрсдлийн сан гэдэг бол хугацаагүй хадгаламжийг банкны дараагийн үйлчлэгээ явуулдаг төрөл байна. Хугацаагүй хадгаламжийг хүн яах гэж бий болгодог вэ? Энэ барууны орнуудад яагаад хүмүүс хугацаагүй хадгаламжтай байдаг вэ гэхээр чи магадгүй гинт явж байгаад бүдэрж унаад шагаа амталтах боломжтой. Аль эсвэл та ханаа түрээд яаралтай им уух шаардлагатай байж болно. Ямар нэгэн байдлаар танд давжгүй үтсэн зүйл туулахад энийг эдийн засгийн ухаанаар нийгмийн асуудлыг эдийн засгийн ухаанаар даван туулаач гэдгийг чинь бий болгохын тулд банк танд энэ үйлчлэгийг санал болгодог. Магадгүй та гэртээ гахаандаа хадгалсан ч байж болно. Зүгээр л хадгаламжийн ашигтай тал нь. Харин хугацаатай хадгаламжийг тогтоосноор та ирээдүйд үүсэх, ирээдүйд бий болгох гэж байгаа том хөрөнгө оруулалт ихний ээлжийг бий болгодог. Ихэнх хүмүүс хувьцаа аваад аль нэг компанид хөрөнгө оруулалт хийж эсвэл хувьцаагаар ашиг олж мундаг эдийн засгийн эргэлтэнд оруулж чаддаггүй. Энэ магадгүй бүх хүмүүс байх ур чадварын нэгч биш байж болно. Гэхдээ хадгаламжтай байж өнөөдөр олж ирсэн мөнгөө тодорхой хэмжээнд захиран зарцуулах ухаан хүн болгонд байх ёстой. Бид асар их мөнгийг цуглуулахын тулд багаас эхэлдэг гэдгийг ойлгодог л байх хэрэгтэй. Шалтгаан нь юу юм бэ гэхээр 5 сая төгрөгийн хадгаламжтай 10 сая төгрөгийн хадгаламжтай эсвэл 50 сая төгрөгийн хадгаламжтай байхын тулд ямар их хугацаа зарцуулах вэ гэж шаналхахын оронд би өдөр болгон энэ үйлдэлийг давтамж болгож хийж чадах уу гэдэг чинь хамгийн том биднэрт тулгамддаг асуудал. Хүн нэг үйлдэлийг 60 болон түүнээс дээш удаа хийхээр давтамж болдгоо гэсэн судалгаа байдаг. Тэгвэл та сар болгон цалингийнхаа 10%-ийг аль эсвэл орлогынхаа 20%-ийг өдөр сар болгон хадгаламжтай хийх давтамжтай босно уу 60-аас дээш удаа хийсэн үү гэдэг асуудал. Монголчууд барууны орныг бодвол олон төрлийн татвар аль эсвэл даатгал их хэмжээгээр мөнгийг үрдэггүй, өөрийнхөө олж ирсэн орлогыг гаргадаггүй, харин ч бага хэмжээгээр гаргадаг. Энэ нь эрсдэл нь юу гэдгүй гэхээр гинтийн эрсдлийн сангийнх бүх зүйл бэлэн бус байдаг гэсэн. Харин барууны орны ихэнх хүмүүсийн хувьд бол гинтийн эрсдлийн сан аль хэдийн бүрдсэн. Чи машинтай мөргөлдсөн үү? Машинтай сөргөлдсөн үү? Аль эсвэл эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал гарч эмнэлэгт үзүүлэх болсон уу? Энэ бүхэн даатгалын асуудлаар шийдвэрлэгдэг. Харамсалтай нь биднэрт нэгэнт тийм зүйл суугаагүй байгаа, аль эсвэл суулгах гэж оролдоод бүтэхгүй байгаа бол хамгийн ихнийх нь чи өөртөө хадгаламжийг бий болгох. Өөрийнхөө санхүүг зохицуул сургаа гэж. Сүүлийн үед 6 насны арга гэдэг нэг арга нэлээд газар авч сошиал хандлтыг их болгож байгаа. Заавал 6 байх ёстой мó гэдэг асуулт хүн болгон тулгамдж байгаа байна. Заавал 6 байх асуулт албагүй. Гэхдээ хамгийн том өгөх гээд байгаа мессеж чинь та өөрийнхөө хэрэгцээг нийгэм тулгамдж байгаа өдөр тутмын асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэхэд хэдэн их сурвалж хэрэгтэй вэ гэдэг нь хамгийн чухал болж эхэлж байгаа. Тэгэхээр та бүгд хичнээн ч их сурвалжтай байж. Зарим хүмүүсийн хувьд 10, магадгүй зарим хүмүүсийн хувьд 2. Би өөрийнхөө энгийн шинээс хуваалцъя л та. Надад ердөө 3хан карт байдаг. Нэг үгээр хэлэх юм бол эхнийх нь би банкныхын нэрийг нууцлчихъя. Энэ бол би хугацаатай хадгаламж хийдэг. Хугацаатай хадгаламжаараа би юу хүсдэг вэ гэхээр ирээдүйд бий болох ч байгаа том бүтээн байгуулалтыг бий болдог. Залуу хүмүүсийн хувьд мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Гинтийн орлого, гинтийн их үүсвэрийг хүлээх биш, харин баг-багаар хүрсэн амжилт хүнд илүү их хамттай байдаг шиг баг-багаар цуглуулсан хөрөнгө хүнд илүү их үр дүнтэй, илүү их капиг өгч чаддаг. Хоёр дахь зүйл нь юу вэ гэхээр би өөрийнхөө сарын хэрэглээг хязгаарладаг. Сарын хэрэглээг хязгаарладаг гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр цалингийнхаа 20%-ийг хадгаламж руугаа хичээд үлдсэн 40%-ийг би зарцуулахтай хэрэгтэй. Хүн юм чи хэрэглэн л дээ. Хүн юм чи хэрэгцээ хэрэгтэй. Чи идэх хэрэгтэй, чи өмсөх хэрэгтэй. Чи магадгүй найз нартайгаа кафетэй цаг хугацааг өнгөрөөх хэрэгтэй. Бүх зүйлээ хадгалчаад байх юм бол амьдрал айгүй утгагүй санагдана. Тэр үед чи өөрийнхөө хэрэгцээ, өөрийнхөө хэрэглээг хянч чадах, хэмжээнд нь барьж чадах арга бол 2 дахь дансаа гэж би хувьдаа ойлгодог. 3 дахь дансыг би юу гэж ойлгодог вэ гэхээр энэ бол энэ сарынхаа хугацаанд сар дуустал байх ёстой мөнгө. Яагаад гэвэл сар дуустал би туршлагагүй жолооч учраас магадгүй цагдаа торгуулж магадгүй зөрчил хийгээд машинтаа шүргэлцэж магадгүй. Энэ үед би нөгөө хүндээ хохирол учруулахгүй тулд мөнгөний гаргаад өгчих хэмжээний чадамжтай байх ёстой гэсэн. Хин хиндээ асуудалгүй амьдрахын тулд чи эхлээд бие хүн болж төлөвшөх шаардлагатай. Бие хүн болж төлөвшөж чинь өөртөө орж ирсэн бүх зүйлээ захиран зарцуулах, өөрийгөө хинбэ гэдгийг танин мэдэх шаардлагатай. Тэгвэл захиран зарцуулах ухаанд залуучууд бид суралцах хэрэгтэй. Монголчууд амьдгүй аргатай гэж ярьдаг. Амьдгүй нэрэл аргатай байдаг. Шалтгаан нь юу вэ гэхээр
Өмнө нь би ийм хувц өмсөж яах вэ гэсэн хүн яг цагаа талаад өмсөх хувцгүй болоод эхлэхээр тэр хувцаа өмсмөр санагддаг. Тэр хувцаа хайж эхэлдэг. Тэгээд өмсдөг. Шалтгаан нь тэр хувцсны хэрэглэх боломж нь одоо хүртэл байсан л гэсэн. Нэгүрлэл чи цамаан зангаасаа болж хайсан зүйлсээ эргүүлээд нэг хараад үзэх юм бол чамд ашиглагдах зүйл айгүй их байсан. Эднийг хаяндаа гэд номынхоо аль эсвэл ширээнийхээ буланд тавьсан байсан зүйлс чинь эргээд чамд хэрэг болж эхэлдэг. Энэ хог ногштой бай гэсэн үг биш л дээ. Энэ зүгээр л юмыг аривч бас хямгч бай гэсэн үг. Түүнтэй ижилхэн бид нар хэрэггүй зардлыг танахаар асар их хэрэгтэй зүйлийг авах боломжийг бас хардаг. Мөн дээрэс нь хуримтлал өгөх боломж бий болдог. Юмыг олон авлаа гэд гой гангаа харагдаж байгаа юм биш. Харин цэвэрхэн зүйлийг юмаа цэвэрхэн өмсдөг хүн гой гангаа харагддаг. Юмыг олон идлээ гэж чи гой кафег олон авж байгаа юм биш. Харин юмыг удаан давтамжтай идэх нь өөрөө гой мэдрэмж болох. Түүнтэй ижилхэнгээр хадгаламжийг 60 болон түүнээс дээш удаа та дансандаа орлого хийж ивэл та амьдралынхаа ирээдүйд бий болох эрсдлээс нэгийг бас хасч гинэ гэсэн үг. Сүүлийн үед захим хуудсан дээр өрсөлдөгч чинь унтаж сэрцэн байхад чи унтаад л байгаа юм биш үү гэдэг үг агүй их мод болсон байлээ. Тэрнтэй ижилхэн өрсөлдөгч чинь хуримтлаа цоглуулсан байхад чи арай хуримтлаа цуглуулаагүй байгаа юм биш үстэй гэж асууя. Улсын онцгой комиссод бяцхан хүүхэд багангийн сурагч өөрийнхөө цуглуулсан мөнгийг өглөө гэдэг мэдээ маш эерэг мэдээ байсан. Энэ нь хүүхэд өгж байгаа гэдгээс илүүтэйгээр хүүхэд цуглуулсан мөнгөө өглөө гэж байгаа нь маш чухал байсан. Энэ хүүхдээр энэ мэдээгээр бид нар юуг ойлгож болох вэ гэвэл хүүхэд ч гэсэндээ тэнд хадгаламжийг бий болгож чадж байгаа. Харин та гэр бүл зохиочоод хадгаламжийг бий болгож чадаагүй юм биш үү? Тэгвэл гэр бүлээ гинти эрсдээс хамгаалж чадах.